За түрүүний лайв байхгүй хадгалах жагаад устгаа ичлээ. Тэгээ түрүүний лайв хийсэн шүү дээ. Баянголд ардчил намын бүртгэл гээд орж ирж байна. За Баянголын иргэн боллоо өнөөдрөөс эхлээд Баянгол дүүргийн гал голомтон бадраас Баянгол дүүрэгтэн шилжин ирж иргэний үнэлгээнийхэн бүртгэлийг хийлгэлээ. Тэ бүртгэлийг хийлгэлээ. Тэгээ Баянгол дүүрэгтээ иргэний үнэлгээ бүртгүүлснээр Баянгол дүүргийнхэн ардчил намын хороонд сонгогдож орноо. За тэгээд дүүргийн намын хорооноос би ардчил намынхаа үндэсний бодлогын хороонд сонгогдож орноо. За цаашлаад үндэсний бодлогын хорооноос би тийм ээ ардчил намынхаа ерөнхий нарийн бичгийн дарагт өрсөлдөж сонгогдохын төлөө өрсөлдөнө. Өөрөөр хэлэх юм бол ардчил намынхаа төлөө зүтгэе мөн үү? Энэ дуракууд нэгэ сонгох юм уу сонгохгүй юм уу мэдэхгүй байна. Би генсек болж өнөөдрийн намаасаа хулгайч нарыг зайлуулнаа. За нэгдүгээр Женко гэдэг нэг нөхөр байгаа. Зайлуулна хулгайчийг. Одоо Женко өнөөдөр бас баахан ховчилж авсан Баянгол мол тийм ээ далах чихэр махын бэксийн бага ажилчдыг харьяа намын хороонд нь оруулж эзлэх гэж байна. Бас намыг эзлэх гэдэг яриад байна. Яасан ганц заддаг шунлын бузар бай тийм ээ. За сонин зөндөө Эрдэнэ гэдэг нөхөр байгаа. Одоо Баянголын намыг Эрдэнэгийн хамаатны юу гэдэг дүүгийн нөгтгэлөө нэг бацаа дарга нь хийж байгаа. Эрдэнэ Баянгол дүүргийн намын тамгыг өнөөдөр 30 жил зарж идлээ юм гуйлгачаа. Тэ. Гуйлгачин гэдэг нь үнэхээр сэтгэлгээний гуйлгач хулгайч. Ханц цаддгүй. Хүн чинь бас нэг гуйлгахгүйгээд нэг юмтай болоод нэг болдог доо тэ болохгүй. Үнэхээр гуйлгач сэтгэхүйтэй хулгайч байгаа. Намаа зараад Америк явсан тэр хулгайчаас. Баянголын дүүргийн намын ороогоор Эрдэнэгийн хамаатнууд битүү байгаа. Тэ. Хамгаалагч нь жолооч нь нэг удаа хамгаалагч нь мөнгө сүхгээ залуу Эрдэнэгийн өмнөөс шоронд орсон шүү дээ. Баянгол дүүргийн нөгөө готогчлтын дарга байж байгаа шоронд явсан. Мөөг юм блэ? Тэ. Тэгэл хүргэн бэр мэр тэ авгаа мавга хүүхэд бүгд Баянголын намын хороо. Шааныз Баянгол дүүргийн ардчил нам ингээд гэр бүлийн нам болонгууд нь Баянгол дүүргийнхэн сонгохоо байцсан шүү дээ. Тэгээ сонголтгүй сонгуул болдог учраас хамаарлгүй хүн намын хинж мэдхгүй тань залууг сонгож шүү дээ. За нөгөө талдаа ардын намд нь Шамблын Ганбаатар үлээ, Жамблын Ганбаатар үлээ. Тэр дурак бас дүүргийнхэн намыг Монгол ардын нам талдаа эзэлсэн. Эрдэнэ энэ хоёр тохирдог. Эрдэнэ өнгөрсөн сонгуулиар байна шүү дээ. Манай аав шиг нэг өвөө, ээж шиг нэг эмээ хоёрыг дагуулж авчих. Нөгөө хоёр нь ухуулагч ч мөнгө байхгүй. Тэтгэврийн мөнгөийг яа гэж байгаа. Нөгөө хоёр эмээгөө өвгөө хоёр. Нөгөө ихэд бүр хав алсан толгойтой маас ядж хахад. Тэгээ би тэр өвгнөөс асуусан. Ахын өднөөс зардал гаргавс. Юу ч гаргаагүй шүү дээ. Амны бөхөр гівцсэн юм чи шааж байгаа. Дурак ингэж нам зарж идэж болох уу? Тэгээ Баянгол дүүрэг дээр өнөөдөр сонголт байхгүй учраас хүн намын нэг залуу Баянгол дүүргээс их хурлын гишүүн. Манай Баянгол дүүргийн ардчил намын ардчлаг дэмждэг иргэд ярьж байна. Сонголт алга танаа намд. Манай намд. Тэгээ аргагүй иргэд хүн намын хүнийг сонгодоо гэж байгаа байхгүй. Гэхдээ ингэхдээ намыг доош нийж болохгүй байхгүй юу? Би сонгон шалгаруулах хороонд ороод 24 оны их хурл нэр дэвших хүмүүсийг ганц төмөрт хэлсэн байхгүй. Эрдэнэг зайлуулаа, няслаа явуулж байгаа. Би наадах чисээ барьж аваад балбаа өстө арсан уу гэсэн чинь ганц төмөр салгалаад энэ хоёр цаагаараа би хардахтаа оюун Эрдэнэг нэр дэвшүүлэх захиалсан шиг байгаа. Бас нэг 3 суудал Баянголоос батаавна гэд. Тэгэд ярвасан бузар Баянголд ардын намд 3 суудал бэлгэлж байгаа байхгүй юу. Тэгээ бэлгэлж чагаад нэгийг алдаад хоёрыг бэлгэлсэн шүү дээ. Тэ? Тэгээ Баянгол дүүрэг дээр Эрдэнэ дурак ингэж л зарж ирсэн. Тэгээ энэ овш чинь 24 оны орон нутгийн сонгуулиар дүүргийн иргэдийн хурлын 5 суудлыг ардын намд зарсан. Дүүргийн иргэдийн хурлын 41 суудлыг зарсан. Үнэхээр дураараа хулгайч. Тэ. За тэгээд нөгөө Эрдэнэ чинь дахиад энэ юугаар энэ намын шинжилсэн бүртгэл гээд энэ намын хороог шинээр бүрдүүлж байгаа дээр бас намаа зарж идэх гээд Америкээс ирчих. Тэгээ цагаан сар золголт хийсэн шааж намын золголтон дээр шааж байна. Гадаад иргэнсэд бац эцгээ. Эрдэнэ хулгайчийг өнөө маргаашгүй татахгүй яамны чинь гадаа очиж лайв хийж орилж хаа. Жинхэнэ үзэл бодлоо илэрхийлж яан шүү. Тэмцэн шүү аа. Эрдэнэ Америк сарын 11 саяар байр түрээсэлж иргээд сойшлоор яваад байна. Тэ. Авгаа хөхтэй авчид тавьсан. Одоо Америкийн хоёр хооронд намар ардчилсан хүчирхийлэгчтэй холбоогод хурал хийсэн шааж явчихсан ордонд. Дурак юм аа нэр. Монгол төрийг яаж доромжлоод байгаа юм бэ? Монголын ардчлалыг яаж нулимж доромжлоод байгаа юм бэ? Энэ Эрдэнэ хулгайч, тэ? Эрдэнэ бол хогийн шаар шүү. Угаасаа. Ямар сайн нэг бөө хэлж ийн гэсэн. Нэг хүүхэд нөшөд бөөд үзүүлэх гэсэн чинь за танаа аавыг бол засч чадахгүй байна уу? Энэ дэлхийн хамгийн хогийн шаар болоод ирвэл танаа аав байна. Хийсэн бузар нь бол далай тэнгис юм бэ гэсэн гэж байгаа шүү дээ. Тийм бузартай хулгайч.
Баянголоос энэ дүүргийн засаг дараагаар өөрийнхөө үнэг тавина. Бүх газрын шаан, бүх тендерийн шаан, сургуулийн барилга байшингийн тендер шаан, Эрдэнэгийн хамаарлалгүй хамсаатны шаан. Ойлгомжтой. Тэгэл нөгөө хандгаат дээр авчаал болсон болоогүй шавар таг зөрөөд байна. Тэр хандгаатд. Тэ? Эрдэнэ хүм минь өгшөө. Хүн үр хүүхдтэй хөш, өмч хөрөнгнөөс илүү сайхан сэтгэл, Эрдэнэ боловсрал үлдээ. Тэгээ Эрдэнэ битэрийг өгөхөд хэдэн хүүхдүүд нь өрөнгөн дээр нь алалцаад өстой балрын шүү дээ. Тэ? Би бол одоо Эрдэнэг өгөхээр нь санаас аваад байгаа. Хэдэн хүүхдүүд нь хүний өөрийн хүүхдүүд нь хоорондоо бие биенийг алнаа. Тэ яг бузрын хариул. Тэгэхээр хүн хөрөнгөний араас биш тийм ээ. Сайн одоо нийгэм бүтээхийн төлөө улс төрд явах хэрэгтэй. Манай Эрдэнэ энэ манай Ардчилсан намын шунлын бузрууд хөрөнгөний араас явсан улгаач нар. Хөрөнгөний араас. Тэг өгөхэд бол хөрөнгөнд хог болоод дуусна. Тэгэхээр ийм байна. Тэгэхээр дүүргийн иргэдийн уралд нэр дэвших хүмүүсийг мөн үү? Дүүргийн намын оронд ороорой. Дүүргийн намын орооноос дүүргийн иргэдийн уралд нэр дэвшдэг. Дүүргийн иргэдийн уралд нэр дэвшихийг дүүргийн намын орооны гишүүд өөрсдөө шийднэ. Өмнө нь Эрдэнэ шийддэг байсан. Хамаатан саднуудаа дэвшүүлдэг байсан. Одоо тийм байхгүй. Тэгээд дүүргийн намын орооны ялуул яах вэ? Баянгол дүүргийг засаглана. Тэгэхээр Баянгол дүүргийн засаг дарга болох тийм амбицтай зүү хүмүүс байвал дүүргийн намын ороонд орж ирээд дүүргийн ардчлалыг ялуулаад тэгээд хэн мундгаараа засаг дарга иргэдийн урлагийн дарга сонгоод засаглаад явцгаагаараа. Энэнд бол би оролцохгүй. Зүгээр Баянгол дүүргийг хэрвээ аваад энэ дүүргийг уус Эрдэнэгээ салгана л та салгана. Олон жил зарж ицсэн уулгач салгана. Эрдэнэ шиг би тийм ээ хэн дэвшгийг авгаа хөвгтөд дэвшүүлэхгүй. Хөш. Тэгж гонжихгүй заяа. Нийслэл төр дэвшгийг нийслэлийн Баянгол дүүргийн намын орооны гишүүд өөрсдөө шийддэг болно. Их хурл хэн дэвшгийг өнөөдөр энийг дэвшүүлэхийг Баянгол дүүргийн намын орооноос санал болгож үндэсний бодлогын ороонд явуулна. Өмнө нь Эрдэнэ ганцаараа шийддэг байсан. Одоо тийм байхгүй. Энэ бол коммунизм. Өнөөдөр дэлхийд гисэн дарангуулагчдаас салж штэ. Одоо Баянгол дүүргийн ардчилсан намыг олон жил юм уу энэ уулгаач тэр дарангуулагч нар шиг даралж ирлээ штэ. Энэ уулгаач тийм биз дээ. Өнөөдөр тэр Иракийн нэг дарангуулагч бөмбөгдүүлээд өгчлээ. Тэр Венесуэлийн дарангуулагчийг өнөөдөр эх орно дампууруулсан хулгайч бас тэгэл гимтэр хийсгээл баригдаал явлаа. Дарангуулагч нар дуусч байгаа. Дарангуулагчдын нэрэн үе дуусч байгаа. Тэрэн шиг одоо Монголд энэ ардчлалыг зарж иддэг мó дарангуулагч навшнуудыг ч гэсэн зайлуулах хэрэгтэй. За өнөөдөр яах вэ? Би Баянгол дүүргээс үндэсний бодлогын орон сонгогдчихвол Ардчилсан намынхаа генсект нэр дэвшин зөөё. Ардчилсан намд надаас өөр генсек хийж хэмжээний үндэсний хэмжээ танигдсан 80-ад оны залуучууд байвал би бас дэмжинэ. Нөр надаас илүү тэмцэлтэй чадвартай Монгол улсын хэмжээнд танигдсан улс төрийн чадах чадвартай зоригтой аав ихүү ээж охин байвал би бас дэмжиж. Байхгүй бол тэд нар намайг дэмжих ёстой. Би яах вэ? Би Ардчилсан намын генсек болох юм бол сонгуульд хулгайчгүйгээр намаа өдөртөж орно. 28 оны сонгуульд. Тэ. Хулгайч нарыг Женко митийн хулгайч нарыг би намаасаа амбард зайлуулна. Монголд гай болсон хулгайч нарыг нэршөө. Хулгайчгүй нам болгоно. Тэ. Олон хулгайч манай намд байгаа. Үгүйсэхгүй. Тэгэхээр Ардчилсан нам шинжлэгдэж ард түмэн Ардчилсан намыг сонгоно. Шинжлэгдэж чадахгүй хулгайч нартайгаа зууралдаад байх юм бол манай намыг Монголын ардчлагчид ард түмэн сонгохгүй. Тэ. Хулгайчгүй нам болгохын төлөө үзнэ. Зүтгэн. Тэ. Ямар ч байсан дүүргийн намын хулгайчгүй болгоё. Нийслэлийн намын хулгайчгүй болгоё. Ардчилсан намынхаа дээд байгууллагын үндэсний зөвлөлт бодлогын хорог хулгайчгүй болгоно. Хулгайч нарыг намаас зайлуулна. Цэвэрлэнэ. Нэр шүү. Тэ. Хулгайчтай намд хэн санал өгөхгүй. Хулгайчд хэнд ч итгэдэггүй маа. Хэн ч хулгайчд итгэдэггүй байхгүй юу? Тэгэхээр тийм байна. Тэ. Тэгэхээр ямар ч байсан нэг намын энэ үйл хэрэгт олигтойгоо шиг оролцоотё тий. Тэгээ манай намыг бол тэр одоо намын батлах бүртгэл гэрчлэгээ гойлоо намын батлах ямар байхын сонирн биш. Гол нь хулгайчгүй болохыг л харж байгаа. За би одоо намын одоо ерөнхий нарийн бичгийн дарга болох юм бол Монголын ардчилсан холбооны байрыг Ардчилсан намынхаа байр болгоно. Дээр үед Ардчилсан холбоо, үндэсний дэвшилт холбоо, социал демократ холбоо энэ төр чинь нийлжээж энэ Ардчилсан намуудыг бий болгосон. Тэр намууд нь сүүлд нэгдсэн. Нэгдэхээр дагаад тэдний өмч нь Ардчилсан намын өмч болох хэвээр. Мөн үү? Тэ. Төрийн өмчийг одоо юу гэсэн төрөөс засгийн Монгол улсаас Ардчилсан холбооны байрыг өгсөн болохоос Женко бариагүй. Хөзөвчийн алтууыг элбэг дорж энэ төр худалдаа өгжилт зараад идцээ.
Тэр соёлын төвийн үзүүч Ардчил намын байр үсэн. Төв шуудангийн урдлын байрыг авч би нийслэлийн намын байр болгоно. Энэ мэтлэнгээр хөрхи энэ намаа бас нэг жоохон оронтой болгоё. Алин болгон буудлаар түрээсээр явах уу? Тийм биз дээ. Бүхэл бүтэн 11-р хорд Монголын Ардчил холбооны намын байр бэлэн байна шүү дээ. Тэ? Тэндээс Женког чирж гаргана. Тэгэхин тулд над бас нэг үндэсний бодлогоонд оронд орж тэ энэ намын гинсек болж намаа баялтан дагуулж намынхаа хулгайч нарыг зэгцлэх асар их ажил байгаа тул надаас өөр хүн тэр Женког тэр байраас чирж гаргаж чадахгүй. Надаас өөр хүн Баянголын намыг Эрдэнэгийн савраас салгаж чадахгүй. За тэгэхээр манайхаа Ардчил намынхаа сэрэг цаг болсон шүү. Эхлээд Ардчил нам хулгайчаасаа салаад 28 онд Монгол улс хулгайч нараасаа салах болно. Хулгайч нарыг дээдийн нөмрүүлж засрал хүмүүжил олгохоор явуулах цаг утхан удахгүй ирнэ. Тэр хүлээж байгаарай заа ёо. Тэр болтол наан ингээд нам мамаа шинжлэхээр ажил их байна. Гомн их ажил байна шүү. За юм байна. Ойлгомжтой юу? Даяар тэгээд намаар орж намын энэ одоо аппаратын зогтгорлогоо юу хийгээд байгаа харъя. Тэ? Над зарим хийж байгаа юм таалагдахгүй л байгаа. Нэг л унтаа байгаад байна. Тэ? Бүртгэл захин бахим гэдэг. Нөгөө захимаар нь би жорж бүртгүүлж чадахгүй. Тэртэй юм педка зүгээр. Тэр намын гişүүдийн бүртгэлийг тэгэл аяар хийн үс хамаагүй. Ямар ч үс намын ороогоо бүрдүүлээд аваа тэ. Тэг үндэсний бодлогоо ороогоо бүрдүүлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга болъё. Би нарийн бичгийн даргуулах юм болоо штэ. Гэрээ засцсан, бие засцсан, ахуйгаа засцсан, хулгай хийхгүй нэр цэвэр, гар цэвэр хүмүүсийг Монгол улсын их хурлын 28 оны сонгуульд нэр дэвшүүлнэ. Хулгайч нарыг бүгдийн намын хаалгыг хааж амбардж гаргана. Эрдэнэ-мэрдэнэгээсээ би 20 онд ганц бүрт хэлсэн штэ. Эрдэнэг битгий дэвшүүлээ зайлуул гэсэн. Одоо тэр шивгч одоо эргэж оюун эрдэнэ бэтник мөг чацсаггүй. Тэр мэрийг би хамгийн түрүүнд намаас өстөж чирнэ. Зайлуулна. Тэгээ намын нэр дээр нэг мөө гişүү болцсон ардын намын шивгчин оюун эрдэнэ нэг тороолгүй. Хийх ажил гом их байна шүү. За юм байна. Ах минь ингэж байж унах үйдэг зүгээр байнга орлоод байгаа яг лайв хийгэрэл ингэчээл тэгэл босд үед чинь тэгэл ингийн дарах явна шүү дээ тийм биз дээ. За тэр баяртай. Ямар ч байсан Ардчил намынхаа бүртгэлийг хийлгчлээ. Гэргийг мэргийг авч худлаа зураг мураг гардуулж шоу дадах шаардлага алах. Тэгээ надад тийм шоуны цаг чалга, зав чалга тэг шоудах сонирхолч алах нэр шүү. Үсэн гацны гэргийг мэргийг зүгээр намынхаа балхыг шинээр гардуулаад бүртгэлжүүлээл тэгэл тэр гэргийг би дараа хийж харуулсан заяа. Би дараа гуйлан дээр гэргийг хийж Монголын ард түмэндээ сум болгонд аймаг дүүрэг болгонд би тараа жинхэнэ гэргийг би хийн заяа. Гэргийг би хийн за юм байна. Тэр баяртай манайхаа сургууль дээр ирж энэ нараа гал голом том бадралсан Баянгол дүүргээс нар мандах зүг баян зүрхт өргөтөн байрлах Монгол улсын их сургуулийн хуулийн орой анги руугаан ирж байна да. 2 төчөөсөө хоцорчлаа тууч юм аа. За яах вэ? За тэр баяртай манайхаа тэр баяртай. Ажил гөөм их байх шүү ойрд. За одоо утан удахгүй өнөө маргаашгүй 150 тэрбум төгрөгийн төсөвтэй Эрдэнэс Монголыг татан буулгаж асрагч цовлогчнэрийн цалинг сарын 5 сая төгрөгт хүргэнэ. Хийцгүй Эрдэнэс Монголыг 150 тэрбум төгрөгний 15 тэрбумд бичгэргийн зардал солиорч байгаа шүү Ер нь өштэй энэ дээр нэмээд нэг үг хэлэхэд Монгол улс хөгжихэд боловсон хүчний бодлого маш чухал. За юу? Боловсон хүчний бодлого чухал. Монгол улсад боловсон хүчний бодлого чухал. Хулгайч нар боловсон хүчний бодлогоор хүний нөөц хийж орж ирээд байвал хязгаарч Монгол улс хөөдөхгүй, хөгжихгүй. Тэ. Хулгайчгүй боловсон хүчнтэй шудраг албан хаагчтай болж иж Монгол улс хөгжин төрийн албан хаагчтай болж иж. Тийм үстэй. За тэгээд дээрэс нь яг хоёрт эдийн засгаа өсгөнө. Эдийн засгаа өсгөхийн тулд үр ашиггүй зардлыг тань хасна. Тийм биз? Хэмнэн. За тэгэхээр үр ашиггүй зардал гэдэг бол дарга нарын тансаглалыг хасна гэсэн үг. Дарга нар гэдэг бол хэрэгтэй хэрэггүй Эрдэнэс Монгол мэтийн дарга нарын тороолууд, паразитууд байдаг хэрэггүй компаниг татан буулгана. Өнөө маргаашгүй лайвд төр хүлээгэй байж байгаа заа юу. Дараагийн сериал мөнх Эрдэнэ лайв кино гартал хүлээгэж хүмүүс одоо кино үзэхгүй миний лайвыг үздэг болсон гэнэ. Харахгүй шүү дээ. Зохиол мохол тийм худлаа тавилт байхгүй жинхэнэ органик ориг кино. Тавилтгүй кино. Монтажгүй кино. За яа. За түр баяртай.